Сайн байцгаана уу? За өнөөдөр би та бүхэнд Nuskin компани Facelift гэдэг энэ гайхалтай маскыг танилцуулъя. Энэхүү маск маань хоромхон зурт арсыг өргөд татаж хангалдаг маск байгаа. За өндөгний цагаанаас гаралтай уургийн агуулмж маш өндөртэй учраас арсанд маш сайхан тэжээлэг өгдөг. За өрчлөө тэнэлэг нь бор толов нөсөөс ихийг бүдгөрүүлнэ. За найрлагандаа алуу ягуулсан учраас арсанд маш сайхан чийгшлиг өгöd дээд хэмжээнд арсыг чийгшүүлж өгнө. За ингээд бүтцийн хувьд нунтаг болон шингэн бүтцтэй. За энэ хоёрын хооронд нь тухайн үедээ хэрэглэх хэмжээндээ сайхан тохируулаад өтгөн шингэнийг тааруулаад зурмаг бэлтнэ. За энэхүү маск маань бас батгшилтай арсны хар цагаан тосон батхыг суураар нь хохолж нүхийг агшааж өгдөг. Хэрвээ та батхтай арсандаа хэрэглэх гэж байгаа бол цэвэрлсэн сайхан арсан дээрээ хуураа салбитдаг батхтай хэсэгтээ тавьж өгөөд ингээд маска сайхан түрхээд гацсныхан дараагаар хуу татаж авахд таны батхыг үндсээр нь нүхнээс нь суг татаж гаргаж өгдөг байгаа. За иймэрхүү өтгөн шингэнтэй маска найруулад арсаа сайхан бэлдээд цэвэрлээд тоонроороо сайхан чийгшүүлж өгснийхаа дараа маска сайхан тавина. За ингээ маска айл болох сайхан дээшин чиглэлтэд түрхэж өгөөрэй. Дээшин чиглэл түрхэж өгөх юм бол маск чинь тухайн түрхсэн чиглэлд арсыг чинь сайхан өргөж татаж өгдөг байгаа. За ингээд арсандаа сайхан жигэд сайхан түрхэж өгөөд маска сайхан 30 минут хүлээгээд татана. Маск маш их татаж чангалдаг учраас арсыг хүчтэй татдаг учраас аль болох нүрээ маск түрхснийхаа дараа ярихгүй хөдөлгөөн хийхгүй сайхан амрааж өгөх хэрэгтэй. Ингээд хэрвээ ингээд сайхан амрааж өгөх юм бол арс чинь сайн татагдана гэсэн үг шүү. За ингээд хэрхэн татагдсан байгааг харж байна. Ингээд татсныхаа дараа та 30 минутын дараа сайхан бүлээ усаар угааж өгöd араас нь нутрийн шилийн чийгшүүлэх тэжээл өгөх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно. Celtrix-ийн серум хэрэглэж болно. pH тонерыг хэрэглэх юм бол маш үр дүнтэй шүү. Ингээд энэ удаагийн бичлэгтэй маань хамт байсан та нартай баярлалаа. Энэ хүмүүс нь хоромхон зурд үр дүнгээ харуулдаг учраас та нарт таалагдана гэж итгэлтэй байна. Дараа уулзлаа түр баяртай.